Монгол Бондгийн номын сар хамтын ажлын засгийн ажилтан Сарын Жимэг байна. Өнөөдөр та бүхэн танилцуулах ном маань болохоор Гидс гэдэг ном байгаа. Энэ номыг яагаад сонгосон бэ гэхээр хэрвээ та эрүүл амьдралын талаар эсвэл бидний бие хэрхэн ажилладаг талаар бидний дотор яг юу болж идэг вэ гэдэг тэр асуултанд хариулт авахыг хүсэж байгаа бол энэ номыг уншаарай гэж би зөвлөмөр байна. Энэ номыг бичсэн зохиолч болох Жюлия Андерс маань Германы Гётегийн их сургуульд суралцдаг ийм эрдэмтэн хүн байгаа. За тэгэхээр энэ эрдэмтэн хүн бичсэн ч гэсэн маш энгийн бидэнд маш ойлгомжтойгоор тайлбарыг нь хийсэн байгаа. Мөн дээр маш сонирхолтой тийм жижиг зураглалуудыг бидэнд одоо ном уншиж байхад уйтгааргүйгээр ингээд дунд нь оруулж өгсөн нь маш их онцлогтой болсон юм номоо гэж би бодож байгаа. Энэ номын гарчгийг нь харах юм бол хүний биеийн хамгийн шоктер эрхтний тухай хөөрөнхөө гэсэн ийм жижиг дэд гарчигтай юм ном байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол би гидснийхээ талаар ямар ч одоо гидсэндээ тавьдаг анхаарал маань одоо бусад эрхтэндээ тавьдаг анхаарлуудыг бодох юм бол хамаагүй бага гэдгийг энэ номыг уншсанаар ойлгоно. Гэсэн хэдий ч энэ гидс гэдэг нь болохоор бидний амьдралд маш чухал үүрэгтэй. Бидний амьдралыг одоо ингээд явж байгаа, идэж байгаа, тэгээд одоо тархи ажиллаж байгаа, ямар нэгэн зүйлээс харшлах, эсвэл дархлаа сулрах гэх мэт бүх үйлдэл энэ гидс гэдэг нь маш их чухал үүрэгтэй оролцдог ийм эрхтэй гэдгийг ойлгоно. Тийм учраас та бүхэн энэ номыг уншихыг хүсэх юм бол манай номын сангийн Монгол хэл дээрх номын T10-ийн 50S гэсэн дугаартай энэ номыг авч уншаарай. Баярлалаа.